Хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын засгийн газраас 2025 оны 11-р сарын 25-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн стратегийн ачаал будал бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг 2025 оны 11-р сарын 27-ны өдрийн улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэж анхны хэлэлцэлд бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын ороонд шилжүүлсэн билээ. Эдийн засгийн байнгын ороо 2025 оны 11-р сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасныг баримтлан явуулж дараа санал дүгнэлтийг гарган таавг нь хэлцүүлж байна. Байнгын орооны хуралдаанаар Монгол Улсын хурлын дэгийн тухай хуулийн 39-ийн 10 заасныг баримтлан стратегийн ачаал будал бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын хурлын гишүүн Соронзон болд хуулийн төслийн 8 дугаар зүйлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авсан болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүдээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүдэд саналын томьёолол гараагүй тул хуралдаан дарлаж хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эзэслэн бодлого үе шат руу шилжүүлэх гормын санал гаргасныг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70.6% саналаар дэмжлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ стратегийн ачаал будал бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг таавагнаас хүсье.